Сайн байцгаана уу? Та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Жидологи подкаст маань ээлж дугаар хүрэхэд инхүү бэлэн болоод байна. За тэрийн удаагийн дугаарыг мегагийн бэлтгэсэн одоо хэрэгээр бид нэр явуулах чинь. За ямар хэрэг мега бэлтгэсэн мэтлсэн бэ гэх юм бол ер нь нөгөө хүний хувийн мэдээлэлтэй холбоотой одоо юу гэдэг чинь харилцаа сүүлийн үед маш түгээмэл одоо явагдаж байгаа тийм ялангуяа хүний хувийн мэдээлэл хамгаалах тухайд батлагчнаас хойш энэ хөдлийн одоо хэрэгтэй шаардлага хүний хувийн мэдээллийг хамгаалах холбоотой одоо тэрхүү харилцаа илүү түгээмэл яригдах болсон. Гэхдээ кейсүүд бол тэмч түгээмэл гараагүй бах тий одоо хүний хувийн мэдээлэлтэй холбоотой эсвэл тэрийг алдсантай холбоотой эсвэл нөгөө мэдээлэл хариуцагч маань тэрний үүрэгтэй холбоотой ч юм уу кейсүүд тийг түгээмэл гараагүй байгаа. Тэгээ тэрнтэй холбоотой кейс бэлдэн гэсэн надад агуу сонирхолтой санагдчихэв. За ер нь нөгөө хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал сүүлийн жилүүдэд айгүй чухлаар тавигдаж гүндөгдөж байна. Тэгээд айгүй цогц асуудал юм шиг байгаа. Тэгээд яг хуулийн хувьд бол ингээд юмнууд нь бүрэлдэж тогтоод явж байгаа. Тэгээд саяхан бас нөгөө интернетийн кейс гарсан. Тэг хүний эмзэг мэдээллүүдийг бас алдлаа. Интернет тэгээ яг тэрнтэй холбоотой нэгэн маргаан. За тэгээд харьцангуй залхуу дугаар болсон гэж хэлж болно. Ягаад тэгэхээр энэ кейс маань бидний case information sheet дээр бол орсон байгаа. Та бүхэн илүү дэлгэрэнгүй одоо текстээр үзье гэж бодож явах юм бол legal data дээр байгаа case information sheet-ийг маань бол үзэх боломжтой байгаа. За энэ хэргийн маань хувьд тун саяхан шийдвэрлэгдсэн. За улсын дэд шүүхээр бол 2024 оны 10 сарын 7-ны өдөр одоо эцэслэгдэн шийдвэрлсэн ийм маргаан байна. За нэхэмжлэгчийн хувьд бол нэгэн банк байгаа. За харин хариуцагчийн хувьд болохоор хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч улсын байцаагч байгаа юм байна. За тэгээ гомдлын шаардлага бол энэ хүү хэрэг маань бол гомдлоор үүссэн. Яагаад тэгэхээр хадгаламжийн даатгалын корпорацийн энэ хянан шалгагч улсын байцаагч нь бол торгууль ногдуулсан зөрчлийн хуулийн дагуу одоо нэхэмжлэгч банкнд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан ийм одоо юу байсан байгаа. Тэгэд энэ торгууль ногдуулсан шийтгэлийн хуудсыг нь бол хүчингү олгуулъя гэсэн агуулгаар маргаж байгаа. За тэгээд улсын дэд шүүх хүлээж авсан үндсэл нь болохоор нөгөө эрх зүйн шинэ ойлголт эсвэл хууль хэрэглээг тогтооход зарчмын ач холбогдолтой гэдэг үндслэгийг хүлээж авсан. За тэгэхээр ер нь бас сонирхолтой санагдчихж байгаа. За үйл баримт руугаа орохоос өмнө нэг юм жижигхэн сонирхолтой яг харилцааг нь тайлбарлая гэж бодож байгаа. Энэ хадгаламжийн даатгалын корпорац гэж ер нь юу юм? Банкуд энэтэй ямар одоо холбоо харилцаатай байдгийг ингээд. За тэгэхээр банкуудын маань бол одоо арилгааны банкуудын хийж байгаа нэг бас гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчлэг нь бол нөгөө хадгаламж байдаг шүү дээ. За тэгэхээр ер нь нөгөө энэ банкны салбарт одоо маш өндөр дүнтэй хадгаламжууд хадгалагдчихэдэг учраас тэр хадгаламж эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах үүднээс те эргээд нөгөө банкн дээр энэ санхүүгийн салбар маань бас тодорхой хэмжээнд тогтож явж байгаа учраас энэ санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс ямар одоо механизм ажилладаг вэ гэд тэгэхээр банкуд өөрсдийнхөө нөгөө юугаа өөрсөн дээрээ байгаа тэр хадгаламжийг даатгуулдаг байгаа. За тэгээд энэ даатгалын үйл ажиллагааг нь Монголд ямар одоо байгууллага эрхлэн явуулдаг вэ гэд тэгэхээр хадгаламжийн даатгалын корпорац гэдэг байгууллага эрхлэн явуулдаг. За тэгээд цаашид бол корпорац гэд дуртад явчихъя. За тэгээд яадаг вэ гэд тэгэхээр банкуд бол одоо тогтоосон журмынхан дагуу даатгалын хураамжаа хадгаламжийн даатгалын корпорацид одоо төлөөд явдаг тодорхой тогтсон хугацаанд. За тэгээд эргээд даатгалын тохиолдол үүссэн үед буюу магадгүй таны хадгаламж одоо эзэмшдэг тэр банк маань дампуурсан одоо тий татан буугдсан Монгол банкнаас ер нь татан буулгая гэдэг ийм шийдвэр гарцсан тохиолдолд тэрийг даатгалын тохиолдол гэж үзээд хязгаарлалт нь бол 20 сая төгрөг хүртэлх одоо тийм даатгалын тохиолдол үүссэн бол 20 сая төгрөг хүртэлх даатгалын нөхөн төлбөрийг энэ хадгаламжийн даатгалын корпорацаас бол төлдөг байх нэ ийм ер нь бол харилцаа байдаг гэсэн үг. Тэг хүмүүс ер нь тоглоод бас ярьдаг штеп. Нэг банкнд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай байх шаардлагагүй гэд. Тэр нөгөө юу чинь тэгэхээр даатгалын хязгаар нь бол даатгалын нөхөн төлбөр 20 сая учраас тэр банк магадгүй дампуурахад таны 20 сая төгрөг хүртэлх хадгаламж бол ямар нэг байдлаар одоо эрсдэлгүй даатгагдж байна гэсэн үг байна гэж бас тоглож хошгинж ярьдаг байгаа. За тэгэнгүүт одоо бол үйл баримт руугаа оръё.
За энэ хадгаламжийн даатгалын корпорац маань бол юу яадаг? Банкудаас мэдээж нөгөө өөрийнхөө үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой хэмжээний мэдээллүүдийг банкудаас одоо улирал болгон сар тутам ингэж шаардаж гаргуулж авдаг. За энэний эрх зүйн үндэс нь бол банкны дахь мөнгө хадгаламжийн даатгалын тухай хууль гэдээ байдаг юм байна. За энэ хуулийн 29.1, 29.2, 29.3 ерөн заасны дагуу за улирал тутам тэгээд сар тутам ингээд тодорхой тогтоосон тийм загвар маягтын дагуу банкуд нь бол энэ корпорац руу өөрсдийнхөө нөгөө хадгаламж эзэмшиж байгаа тэр харилцагчдын мэдээллүүдийг нь ингээд ширүүлдэг байх нэ. За тэгсэн чинь хадгаламжийн даатгалын корпорацийнх нь тэр үндэсний хороо нь бол энэ наривчсан журмыг баталдаг. За тэгээд наривчсан журам нь бол 2019 онд батлагдсан. За энэ журмын хавсралтаар бол хоёр ийм хавсралт батлагдсан. За тэр хоёр хавсралтын дагуу бол ингээд банкуд мэдээлэл өгөөд явдаг юм байна. За тэгсэн чинь энэ корпорац бол 2018 онд буюу яг энэ журам батлагдахаас жилийн өмнө те бас ямархуу нэг юм загварыг баталсан юм байна л да. Одоо дотооддоо гэж хэлэхүү те. Тэгээ энэ нь бол нэг харилцагчийн зарчим буюу single customer view гэдэг тийм ийм загвар, ийм нэртэй загварыг батлаад тэгээ энэ загвар нь бол дотроо юу байгаа вэ гэд тэгэхээр ийм 12 төрлийн багц 144 ийм мэдээлэл бүхий хүснэгт байгаа мэн л та. За тэгээд энэ хүснэгтийнхаа дагуу банкудаас бол мэдээлэл шаарддаг. За тэгээ энэ 144 мэдээлэл дотор нь бол хадгаламж эзэмшигчийнх нь одоо иргэншил бизнес бол бизнесийнх нь нэр, дээл, гэрийн хаяг, утасны дугаар, төрсөн он сар өдөр регистрийн дугаар тэгээд одоо бүр нөгөө зээлийн мэдээлэл энэ төр гэдэг ийм айгүй өргөн хүрээний мэдээллийг шаардаж авд юм байна. За тэгсэн чинь одоо нэхэмжил гаргаж байгаа банк бол ингээд энэ мэдээллийг огт одоо энэ корпорацид өгөхгүй яваадсан юм байна л да. Тэгээд 6 удаагийн одоо шаардлагаар бол өгөөгүй. За тэнгууд энэ корпорац нь болохоор төршлийн тухай хууль дээр үндэслээд төршлийн тухай хуулийн 11.12-ийн 8-д зааснаар болохоор энэ нөгөө мэдээлэл хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэдэг үндслэлээр нэхэмжлэгч банкыг 20 сая төгрөгөөр торгоцсон юм байна. За тэгээд эргээд одоо нэхэмжлэгч банк маань бол ингэж торгох бол үндэслэхгүй байсан гэж хэлээд маргаж байгаа ийм арга байх нэ. За нэхэмжлэгчийн яг гол үндэслэл нь юу вэ гэд тэгэхээр яг хууль тогтоомжийнхоо дагуу та хэдийн батлсан нөгөө журам гэдэг байгаа штэ тий. Тэр журмынх нь нэр нь болохоор 19 онд батлагдсан банкны тайлан болон мэдээлэл ирүүлэх журам гэж байгаа юм байна. За энэ журмыг чинь одоо хавсралтаар бол хоёр л зүйл батлагдсан. Тэгэд энэ хоёр зүйлийн чинь дагуу бид нар бол мэдээлэл өргүүлээд явдаг. Гэтэл та хэд нөгөө нэг бүр энэ журам батлагдахаас өмнө жилийн өмнө батлагдсан 18 оны энэ нэг харилцагчийн зарчим гэдэг ийм загварынхаа дагуу биднээс мэдээлэл шаардж байна. За энэ нэг харилцагчийн зарчим гэдэг энэ баталсан загвар чинь өөрөө нөгөө хэм хэмжээний захиргааны хэм хэмжээний акт байна. Тэгээд захиргааны хэм хэмжээний акт бол захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдчихийж хүчин төгөлдөр болтгоо. Гэтэл эн чинь одоо нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус ийм акт байгаа учраас бид нар мэдээлэл одоо өгөх ийм үүрэг хүлээхгүй. Нэгдүгээр хоёрдугаарт хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу бид нар бол харилцагчдаасаа ингээд тодорхой зөвшөөрлийн үндсэн дээр харилцагчдынхаа мэдээллийг ингэж цуглуулж хадгалдаг. За тэгээд бид нар энэ хуулийн хүрээнд бол мэдээлэл хариуцагч болохынхоо хувьд тодорхой үндслэлээр ингэж та хэдэд мэдээлэл одоо өгөх тийм эрхтэй байдаг. Гэтэл та хэдийн мэдээлэл ингэж шаардж байгаа одоо тэр зарчим загвар гэдэг байгаа загвар чи өөрөө хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй байна. Тийм учраас бид нарт харилцагчийн мэдээллийг та хэдэд ингэж өгөх, дамжуулах ямар нэгэн тийм хуулийн одоо үндслэл алгаа гэж юу нэхэмжлэгч маань маргадаг. За хариуцагч корпорац нь бол юу гэж хэлдэг вэ гэд тэгэхээр за энэ нөгөө нарийчсан журам гэдэг байгаа тий банкнаас мэдээлэл авж байгаа журамд бол юугээд заасан бэ гэд тэгэхээр хуульд бол нэг ийм заалт байгаа 29.2-т нь банк бол нэмэлт энэ корпорац нь бол өөрийнхөө чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт мэдээллийг банкудаас шаардах эрхтэй гэж заасан байгаа. Нэгдүгээрт те. За тэгэхээр нэмэлт мэдээлэл та бүхнээ шаардаж болох нэ. За нөгөө талаасаа наривчсан журам дээр юу гэсэн бэ гэд тэгэхээр энэ нэмэлт мэдээллийг бол те шаардах ийм аргачлалтай байж болно. Тэгээ энэ аргачлал нь бол нэг удаагийн эсвэл тогтмол хугацаатай ингэж байж болно. Гэт энэ хоёр заалтыг нийлүүлээд тайлбарлах юм бол энэ нэмэлт мэдээллийг те
тухай бүрт нь бол бид нар шаардаад явах боломжтой. За тэгээд ингэхдээ нэг юм аргачлал боловсруулад та хэдий шаардаж болно. За энэ аргачлал маань бол ийм хэм хэмжээний актын шинжийг бол агуулахгүй тий захиргааны хэмжээний актын шинжийг агуулахгүй. Энэ бол зөвхөн ийм загвар аргачлал та хамаарж байгаа буюу энэ журмын 3-5-т хамаарж байгаа учраас энийг бол нөгөө хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэл бүртгүүлэх бид нар шаардлагагүй. Тийм учраас энэ хууль журмын дагуу шаардж байгаа нэмэлт мэдээлэлээ энэ мэдээллүүд чинь тийм учраас та хэд бол өгөх үүрэгтэй байсан. Тэгээж бид нар ерөөхдөө те ингэж хүлээж авч байгаа мэдээллийнхаа нууцлалыг бол хадгалж ажилтгаа гэдэг ийм тайлбаруудыг ер нь одоо харилцан өгдөг байгаа. За анхан шатны шүүх юу гэж шийдвэрлсэн бэ гэд тэгэхээр за шийдлийн хувьд бол гол үндслэл нь за энэ нөгөө нэг харилцагчийн загвар гэдэг байгаа. Энэ загвар чинь өөрөө захиргааны хэм хэмжээний акт мөн байна. За тэгээд захиргааны хэм хэмжээний акт мөн учраас энийг заавал нөгөө нэгдсэн бүртгэлд бүртгүүлээд нийтэд нээлттэй ингэж тавьжиж хүчин төгөлдөр болдог. За тэгээ энэ бүртгэлийг бол хийлгээгүй байна гэдэг ийм үндслэлийг хэлээд нөгөө 20 сая төгрөгийн торгуул ногдуулсан юу актыг нь бол хүчингүй болгодог. За ингэхдээ хоёр зүйл дээр хариулт өгдөг. За эхнийх нь болохоор энэ нөгөө нэг харилцагчийн загвар гэж нэрлэдэг байгаа энэний давуу шаардаад байгаа 144 ширхэг мэдээлэл чи өөрөө нөгөө банкны хуулийн 29-2-т заасан нэмэлт мэдээлэлд юу н хамаарж байгаа мүү гүм үү гэдэгт тэр тайлбар өгдөг. За тэгээд энэ хуулийн 29-2-ыг бол судлаад үзэх юм бол 29-2-ын яг хэм хэмжээг нь нөгөө задлж үздэг штэ тий. Диспозит, гипотез, санкцаар нь задлаад үзэх юм бол эн чинь өөрөө корпорац нь өөрийнхөө одоо хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт мэдээллийг шаардна гэж байна. За тэгсэн чинь энэ загварын дагуу шаардаад байгаа мэдээлэл ч өөрөө одоо тий хадгаламж эзэмшигчийн хаяг, утас, данс, хадгаламжийн дансных нь хуулга, тэгээд зээлийн дансны хуулга, хамтран зээлдэг ч энэ төр гээд амар одоо олон төрлийн мэдээллийг агуулсан байна. За тэгээ энэ мэдээллүүд чинь энэ корпорац өөрийнхөө чиг үүргийг ямар чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь хэрэг болоод байгаа юм бэ гэдг нь тодорхойгүй байна. Буюу нөгөө чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай гэдэг энэ нөхцөлийг чинь бол хангахгүй байгаа учраас энэ ч өөрөө нэмэлт мэдээлэл бол биш байна. Хуульд заасан нэмэлт мэдээлэл биш байна гэж үздэг. За нөгөө талаасаа энэ нэг харилцагчийн загвар гэдэг байгаа энэ загвар нь өөрөө захиргааны хэм хэмжээний акт муу юм уу гэдэг дээр бол хариулт өгдөг. За ингэхдээ болвол юу гэж хэлдэг вэ гэд тэгэхээр банкнаас корпорацид бол тайлан одоо мэдээлэл ирүүлэх харилцааг наривчлж зохицуулж байгаа журамд зааснаар бол тий энэ журмыг бол баталсан. За тэгээ журмын 2-1 зааснаар банк нь бол тайлангаа энэ журмын 1-2 дугаар хавцралтад зааснаар бол ингээд хургуулах ёстой гэж бол наривчин зохицуулаад өгсөн. За тэгсэн чинь энэ 1-2 дугаар хавцралт дотор чинь та эдийн шаардаад байгаа энэ нөгөө нэг харилцагчийн зарчим гэдэг энэ загвар ч өөрөө одоо хавцралтаар нь батлагдаагүй загвар биш дээ гэж хэлдэг. За тэгээд энэ загварыг нь ингээд аваад үзэх юм бол загварыг нь аваад үзэх юм бол энэ загвараар шаардсан мэдээллийгтэй эрүүлээгүй тохиолдолд шийтгэл ногдуулах үр дагавартай байгаа учраас эн чинь захиргааны хэм хэмжээний актын шинжийг бол агуулж байна. За тэгээд хэм хэмжээний актаа нэгдсэн бүртгүүлээгүй учраас бол энэ хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актын үндсэн дээр одоо шийтгэл ногдуулсан нь үнэлэхгүй байна гэж ингэж хэлдэг байгаа. За тэгээд давтаалтагчны шүүх бол маш энгийнээр хэлэхэд анхаачны шүүхийн шийдэл зүв байна гэдэг ийм дүгнэлтийг өгсөн байгаа. За тэгээд тийм учраас бол тавтан ярихгүй байх үүднээс шууд хяналтын шатны шүүхийн шийдэл рүүгээ орцгоё. За хяналтын шатны шүүх бол өмнө дурдсанчлан нөгөө юугаар хүлээж авсан үндсэл нь бол хэвтүүн шинэ ойлголт эсвэл хууль эрхлэлийг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэдэг ийм үндслээр хүлээж авсан. За тэгээд ингэж хүлээж аваад шийдэл хэлэхтэй болохоор төрүүлээд нэг зүйлийг айгүй тодорхой болгодог. За яагаад вэ гэд тэгэхээр анхан болон давтаалтагчны шүүхүүд за ингээд тодорхой хэмжээнд шийдсэн байна. Гэхдээ анхан болон давтаалтагчны шүүхүүд энэ маргааныг шийдвэрлэхдээ тэр нэг харилцагчийн зарчим гэж хэлээд байгаа нэг харилцагчийн загвар гэж хэлээд байгаа тэр загвар нь өөрөө захиргааны хэм хэмжээний акт муу юм уу үгүй мүү гэдэг дээр дүгнэлт их байдлаар энэ маргааныг шийдвэрлэжээ. Тэгэхээр гол дүгнэлт нь бол эн чинь захиргааны хэм хэмжээний акт биш байна. Биш мөн байна. Тэгээ энийг бүртгүүлээгүй учраас гэдэг байдлаар
юу байсан байна. За гэтэл маргааны гол зүйл чинь өөрөө энэ загвар чинь захиргааны хэм хэмжээний акт мөн гэхээсээ илүүтэй тухайн загвараар шаардж байгаа мэдээлэл нь өөрөө энэ хуульд заасан нэмэлт мэдээлэлд өөрөө хамаарж байгаа хэсэг нэгдүгээрт те. За хоёрдугаарт энэ загвар нь журмын 3-5-т заасан нэмэлт тайлан болон мэдээлэл хүлээж авах ийм аргачлалтай байж болно. За энэ аргачлалаа бүртгүүлэхгүй байж болно гэсэн агуулгатай заалтын дагуу батлуулах шаардлагагүй аргачлал мөн байсан уу гэдэг хоёрыг л дүгнэх шаардлагатай байна. За тэгээд энэ хоёрыг одоо дүгнж хариулт өгөх юм бол одоо саяны энэ загварч өөрөө ер нь захиргааны хэм хэмжээний акт мөн байсан юм уу үгүй гэдэг нь энэ маргаанд төдийлөн ач холбогдолтой биш байна гэж ингэж хэлдэг. За тэгээд яг саяны хоёр асуудал дээрээ ер нь бол тулгуурлаж дүгнэлт өгсөн. За эхнийх нь бол энэ загвар нь өөрөө батлуулах шаардлагагүй аргачлал мөн байсан юм уу гэдэг дээр дүгнэлт өгдөг. За ер нь бол юу гэдэг вэ гэд тэгэхээр захиргааны хэм хэмжээний акт мөн хэсгээс үл хамааран энэ журмын дагуу батлуулах шаардлагагүй аргачлал байж болно гэж хэлээд байгаа. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэд тэгэхээр нөгөө мэдээлэл солилцох тэр процессыг хэлбэрчлэх тогтсон арга хэлбэр муу юм уу гэдэг дээр тайлбар өгсөн гэсэн үг. За тэгэнгүүтээ энэ холбогдох хуулийн тэр 29.1.2.3 за мөн журмын холбогдох зохицуулалтуудыг тайлбарлах юм бол юуны тухай хуулиараа түрүүний хэлжсэн банкны одоо тэр даатгалтай холбоотой энэ хуулийн 29-3-т зааснаар бол энэ хадгаламж даатгалын үндэсний хороо болохоор журам батлах бол эрхтэй юм байна. За тэгээ энэ журмын дагуу хоёр хавсралт баталсан гэж хэлээд байгаа. За энэ хоёр хавсралт бол яг энэ 29-1-т заасны дагуу ийм улирал тутам заавал өгж явах шаардлагатай мэдээлэл нь бол тэр хавсрал 1-2-ын дагуу батлагдсан юм байна. За тэгэнгүүт энэ хуулийн 29-2 дээр нь чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт мэдээлэл шаардаж болно гэдэгт тэгж байгаа. За тэр нэмэлт мэдээлэлээ бол заавал энэ хавсралтаар баталсан загварын дагуу биш өөрсдөө тийм аргачлал тогтоогоод тэрийгээ тэгээ заавал ийм хэм хэмжээний актыг нэгдсэн бүртгэл бүртгүүлэхгүйгээр бол шаардаж болох юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Тэгэхээр ер нь бол энэ үүний санаа нь бол хэрвээ хуульд заасан нэмэлт мэдээллийн шаардлагаа хангаж байх юм бол энэ загварчин өөрөө заавал хэм хэмжээний актыг нэгдсэн бүртгүүлэх шаардлагагүй байна гэж дүгнсэн гэсэн үг. За тэгвэл яг гол маргааны зүйл буюу энэ загварын дагуу шаардж байгаа мэдээлэл ч өөрөө нэмэлт мэдээлэлд хамаарж байгаа мүү гэдэгт дээр бол дүгнэлт өгсөн. За ингэхдээ хуулийн 29-2 болохоор юу гэж заасан бэ гэд тэгэхээр одоо корпорац нь хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хадгаламж болон хадгаламж эзэмшигчийн талаарх мэдээллийг нэмэлт мэдээллийг шаардаж болно гэдэг ийм эрх байгаа. За тэгсэн чинь энэ нэг харилцагчийн загварынхаа дагуу шаардаад байгаа мэдээлэл чинь өөрөө хэтэрхий өргөн хүрээнд эргээд нөгөө хуульд заасан ямар чиг үүргээ хэрэгжүүлэх чинь зайлшгүй шаардлагатай мэдээлэл байгаа юм бэ гэдгээ корпорац өөрөө нотолж чадсангүй гэж ингэж хэлдэг. За тэгээд нэг бас сонирхолтой тайлбар хийсэн нь болохоор нэмэлт мэдээлэл гэдэг чинь өөрөө одоо үндсэн мэдээллээ илүү тодруулах зорилгоор нэг удаагийн шинжтэй үндсэн мэдээлэл тодорхой биш байгаа зүйлийг нөхөж ойлгох зорилгоор шаарддаг ийм мэдээллүүдийг нэмэлт мэдээлэл гэж юу н тайлбарлахаар байна. Гэтэл энэ мэдээллүүд чинь өөрөө нөгөө хавсрал 1-2-т нөгөө журмын хавсрал 1-2-т заасан одоо үндсэн авах ёстой мэдээлэл байгаа шүү дээ. Тэр мэдээллийн аль хэсгийг нь нөхөж шаардаад байгаа нэмэлт мэдээлэл юм бэ гэдг нь тодорхойгүй. Нэмэлт мэдээллийнхаа хүрээ хязгаараас юу н хэтэрсэн мэдээлэл байна. За тийм учраас болвол энэ хуульд заасан нэмэлт мэдээллийн шаардлагаа өөрөө хангахгүй байгаа учраас үүнийхээ дагуу зөрчил гэж үзээд одоо торгуул ногдуулсан нь бол үндэслэхгүй байна гэж хэлдэг. Ерөнхийдөө 3 шатны шүүхийн шийдэл бол нэг боловч тэр шийдэлд хүрж байгаа хуулийг тайлбарлаж байгаа арга хэлбэрүүд нь юм жахан өөр байгаа. Тэгээд энэ хүрээд бол яг шүүхийн шийдвэрүүд маань дуусж байгаа гэсэн үг байнамаа. Бас нэлийн нарийн түүхтэй харилцаа юм шиг санагдлаа. Одоо тэр аргачлалаа жишээлбэл баталтаа хүмүүс нь өөрөө ерөнхийдөө бас яг ийм хэмжээний акт гэж мэдчихсэн одоо үздэгч байсан юм уу, үздэггүйч байсан юм уу? Тэнгүүтээ яг мэдээлэл нь тоглоомжгүй яг ямар хэрэгтэй гэдэг талаар тийм ямар ач холбогдолтой юм шүү дээ.
Тийм. ач холбогдолтойгоор авч хэлэлцээгүй юм шүү. Бараг. Харин яг надад ямар мэдрэмж төрсөн бэ гэд тэгэхээр ерөнхийдөө манайд энэ нөгөө хүний хувийн мэдээлэл хамгаалалттай холбоотой одоо хууль тогтоомж 21 оноос гэж санаж байна те. Тэгээд энэ бол харьцангуй саяхнаас л ингэж юу яаж байгаа. Тэгээд нөгөө зарчмууд нь бас ингэж тогтоогүй байна гэж харж байгаа байхгүй юу. Жишээлх юм бол одоо хүний хувийн мэдээлэл хамгаалалттай холбоотой гол зарчмуудын одоо нэг зарчмуудаас дурдах юм бол нөгөө пропорционал байх зарчим. За нэмэх нь бол хамгийн багаар мэдээлэл цуглуулах зарчим гэж за янз янзаар орчуулдаг. Агуулгын хувьд бол одоо тэр мэдээлэл цуглуулж байгаа зорилгод хүрэхэд одоо юу гэдэг нь шаардлагатай зайлшгүй шаардлагатай мэдээллийг л цуглуулах ёстой. Тэгээд энэ цуглуулж байгаа мэдээлэл чинь ийм илүү дутуу мэдээлэл цуглуулах шаардлагагүй. Зөвхөн тэр зорилготой хүрэхэл тийм чухал мэдээллээ цуглуул гэдэг ийм зарчим байдаг. Тэнгүүд одоо манайхны хувьд айгүй түгээмэл харагдаад байдаг юм нь болохоор юмыг яаж мэдэх үү гээл ингээл Бага бүгдийн л авчиг гэлөө. ер нь ингээл эн тэнд ороод нэг анкет бүглэхэд ч юм уу юм яхад ингээл хаа хамаагүй мэдээллүүд ингээл авчдаг те. Тэнгүүт нөгөө одоо дутчих магадгүй ямар ч тач ингээд авчи тэгээ ингээд авж байгаа дараад нь уучраа олъё гэдэг тийм хандлага бас харагдаад байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг бас айгүй сайн гаргаж өгсөн шийдвэр юм шиг санагдсан. Яг ингээд чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой л мэдээлэлээ шаард эргээд нөгөө мэдээлэл шаардж байгаа тал нь ч гэсэн энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд чинь энэ мэдээлэл ямар үүрэгтэй юм бэ? Яагаад хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгох ёстой гэдэг тийм агуулга харагдаж байгаа гэсэн үг. Тэгээд бас нөгөө талаасаа одоо банк одоо энэ маргааныг үүсгэж явж байгаа банкны хувьд бол бас би ялгадчихмаар байгаа байхгүй юу? Энд чинь ингээд 18 онд энэ загварыг баталсан гэхээр чинь тий 18 онд энэ корпорац энэ мэдээллийг банкудаас ингээд шаардаад аваад явуулсан байгаа байхгүй тий. Тэнгүүд банкуд за яг хуу банкуд ч гэлтгүй ер нь яг нөгөө за энэ маргааны хувьд яг зохицуулах байгууллага биш ч гэсэн ерөөхдөө нэг юм юу байгаа шүү дээ. Хуулиар чиг үүргийг нь тогтоож өгөөд байгуулагдаж байгаа байгууллага гэдэг утгаараа ингээд ер нь ингэхэл ёстой байт юм байна гэж манай аж ахуйн нэгжүүд амар хандаад байт юм шиг байгаа. Одоо тэндээс нэг чинь за тэгэхээр гэл гаргаад өгчөө гэдэг байдлаар ч юм уу тий. Тэнгүүд энэ банкны хувьд бол ер нь ягаад тий энэ мэдээллийг бид нар гаргаж өгөх ёстой юм үнэлэлтэй мүү гүн мүү гэдгийг бас question хийж ийн гэдэг нь амар сайн саашаалтай санагдсан тий. Тэгэд ингээд бодоод үзэхээр бидний харилцдаг банкуд бол тэ ингээл бидний мэдээллийг амар олон жил ингээл гаргаж өгөөл явцсан байгаа байхгүй тий хэрэгтэй хэрэггүй мэдээлэл. Тэнгүүт яг энэ маргааныг үсгээд ингээд ийм шийдэл хүрсэн нь бол айгүй цаашаалтай санагцсан. Бас нөгөө талаасаа 144 мэдээлэл гэдгээр гахаад байна л да. Одоо нэг хүнээс тийм их мэдээлэл гарах юм уу? Тэгээд энэ чахаад амжилтч болгон дээр энэ мэдээллийг гаргуулж ийн гэж байгаа байхгүй. Одоо харин тий хадгаламжтай харилцагч болгон дээр гэсэн үг үстэй. Тийм энэ нөгөө маргаан гарсны дараа энэ юугаа энэ загвараа би устгацсан болов уу гэж бодсон. Ягаад тэгэхээр яг нөгөө корпорацийн сайт майт руу н ороод хайсан чинь гарч ирэхгүй байсан байхгүй. Тэгээд зүгээр шүүхийн шийдвэрүүдэд дурдсан байгаагаас нь харах юм бол тэ хадгаламжтай хүний одоо гэрийн хаяг, овог нэр, регистр тэгээд тэр хадгаламжийн дансных нь гүйлгээнүүд гэж хийж байгаа байхгүй. Одоо би мөнгө хийж байгаа бол тэр гүйлгээнүүд тэгснээ бүр миний зээлийн мэдээллийг хүрч шаардаад явцсан байгаа байхгүй тий энэ надаа яг магадгүй хадгаламж тэр хадгаламжаа барьцаалж зээл авсан бол тэр болгоод ч юм уу тий ингээл өчнөө мэдээлэл шаардсан байгаа. Тэгээд нөгөө талаасаа бас юм хууль тогтоомж дээр юу байдаг штэ тий бусад гэдэг нэг амьдрал баян эмчин гэдэг нэг заалт байдаг штэ тий бидний тоглож ярьдгаар ингээл юмнууд дурдж тоочож явж ийснаа за үүнтэй хамааралтай бусад шаардлагатай мэдээ юм уу те бусад гэдэг яг нэг талаараа болвол нөгөө хуульд ингээд нарийн юм чинь тоочоод байж болохгүй учраас одоо тэр хууль урт хугацаанд тогтвортой тэгээд холбогдох харилцаагаа яг ингэж зохицуулах хүрээнд бол тэр зохицуул байх нь зайлшгүй юм шиг харагдаж байгаа. Гэхдээ тэр бусад гэдэг юм руу ингээл хамаг юм оруулаад тий байх нь нэг талаасаа одоо бүрийн эрхийн зохицуулалт байгаа бол тий тухайн одоо газарт нь маш том бүрийн эрхийг өгч байгаа гэх юм уу тий одоо энэ дээр чинь нэмэлт мэдээлэл шаардаж болно гэж зүгээр бичсэн байсан бол корпорац тий хүссэн мэдээллээ шаардах нь шүү дээ. Тэнгүүд энэ нэмэлт мэдээлэл гэдэг дээр чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой
ил мэдээллийг шаардсан шүү гэдэг ийм хязгаарлалт оруулж өгсөн аягүй цаашаалтай харагдаж байгаа. Тэгэхээр эргээд нөгөө ийм хууль тогтоомж боловсруулах талдаа ч юм уу те бас ер нь энэ задгай ерөнхий хүрээнд зохицуулж өгч байгаа заалтууд дээрээ бас ийм хүрээ хязгаарыг нь тогтоож өгвөл зүгээр юм болов уу? За эргээд яг хүрээ хязгаарыг нь тогтоож өгөөгүй байсан ч гэсэн хуулийг нь ер нь системчлэн тайлбарлаад ч юм уу те зорилгоор нь тайлбарлаад эн чинь ийм хүрээ хязгаарт багтах юм байна гэж бас тайлбарлах боломжтой юм байна гэж ер нь бол харсан байгаа. За ойлголоо. Баярлалаа. За тэгэхээр энэ удаагийн дугаараар ерөнхийдөө Мега маань зөвхөн одоо хүний хувийн мэдээлэлтэй холбоотой гэхгүй энэ хадгаламжийн даатгалын корпорацтай холбоотой банк хоёрын хооронд ямар харилцаа явагддаг вэ? Нэг энэ байгууллагын чи өөр юу байдаг вэ гэдэг холбоотой айгуу тийм сонирхолтой маргаан ярьж өгсөн юм санагдлаа. Би ч гэсэн өмнөөс нэг тийм судалж байгааг болохоор гэж айгуу тийм тэгж хүлээж авлаа. Баярлалаа. За тэгээд энэ удаагийн дугаар маань хүрээд өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаараар эргээд уулзъя. Уулзъя. Баяртай.